Тэгэхээр хэдүүлээ өнөөдөр жаахан бизнес талдаа магадгүй яг өнөөдөр байгаа бид нарт те дэлхийд гарах потенциал юу байна? Дэлхийгээс магадгүй бид нар юуг Монголд авчих уу гэдгийг зорж байгаа урам зориг юу байна те тэр бүхнээ бас илүү дотоод сэтгэл рүүгээ өнгөж хуваалццгаая гэж бодож байна. Эхний асуултаа би говь компанийнхаа гүйцэтгэх захирал амар сайхан захирлаас асууя гэж бодож байна. Тэгэхээр говь бол одоо 40 гаруй жилийн түүхтэй магадгүй би он жилийг нь буруу санаж байгаа гэж магадгүй те Монголын 43 жилийн түүхтэй Монголын ноос ноолуурыг дэлхийн хэмжээнд аваатсан технологи шингээсэн бүтээгдэхүүнийг экспортлдог. Өнөөгийн байдлаар Монголын бараг топ 1 нүүр царай болж байгаа брэнд юм компани байгаа. Тэгэхээр үйлдвэрлэлээр дэлхийд өрсөлдөхөөс гадна те дэлхийд таниулах түүний цаана эх орны үн цэнийг шингээж байгаа те энэ бүтээгдэхүүнийг одоо ингээд экспортлоход дэлхийд дахин одоо таниулахад ямар хуу сорилтууд тулгарч байна. Магадгүй ямар боломжуудыг өөрөө харж байна. За 2 минут гэсэн. За бүгдэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Сайн байцгаана уу? Говь хувьцаат компани нь өнөөдөр 2024 оноор гадаадад Герман, Англи, Америк, Хятад, Казахстан гэсэн улсуудад өөрсдийн охин компаниар дэлхийд даяар Монгол ноолуурын бараа бүтээгдэхүүнүүдийг бол зарж байгаа. Тэгэд энэ сүүлийн 10 жил болон тэр тусмаа сүүлийн ковидын үеэр бол бид тэр тусмаа e-commerce болон вебсайт govkashmir.com гэдэг бол вебсайтаар бол худалдаа хийж байгаа. Тэгээ хамгийн том бэрхшээл нь гэвэл дэлхийд даяар 8 тэрбум хүн байгаа гэдэг нь хамгийн том бэрхшээл юм болов гэж бол бодож байна. Яагаад вэ гэх юм бол өнөөдрийн байдлаар Монголд бол 3.5 сая ширхэг хүн байгаа. Дэлхийд даяар 8 тэрбум хүнтэй. Тэгэхээр энэ нь бол одоо 8 тэрбум гэдэг нь 3.5 саяас 2200 дахин илүү хүн байна гэсэн үг. Яг улсынхан тоогоор харах юм бол дэлхийд даяар 200 улстай боловч хүн амын тоо 8 тэрбум гэдэг нь бид бүгд төсөөлөхдөө 2200 ширхэг бол Монгол улстай адилхан хүн амууд одоо дэлхийд даяараа байна гэсэн үг. Тэгэхээр бид бүгдийн яг говийн зүгээс бол ингээл Монголдо номер одоо ноолуурын салбартай болон маш олон салбаруудад манлайлдаг гэдгээр бол номер 1. Говь гэлтэнгүүд хүмүүсүүд бол мэддэг. Тэгвэл хамгийн том бэрхшээл нь гэх юм бол дэлхий чинь ямар том юм бэ? Говь Монгол гэхэд бол зарим хүмүүсүүд бол Чингис хаан болон юу илээ хаана идэг илээ Хиттийн нэг улс илүү Африкт идэг илээ ямар улс идэг илээ гэдэг бол мэдээлэл байхгүй. Тэр утгаараа энэ дэлхий рүү гарна гэдэг нь өөрөө дэлхий гэдэг нь хитэн хүн амтай хэр том боломж боловч нөгөө талаасаа хэр том бэ гэдэг л бол хамгийн том бэрхшээл юм болов. Супер. Тэгэхээр нэрнгээсээ те бид нар өнөөдөр 3 сая хүний нэг нь та өөрөө сууж байна те. А тэгтэл биднээс дэлхийн 8 тэрбум хүний нэг ингээд сууж байгаа те. Тэгэхээр тэр хүн болгоны хүсэл сонирхолд нийцүүлсэн бүтээгдэхүүн магадгүй сегментчлээд авч үзэх юм бол хаана хүрэх юм бэ гэдэг бол хамгийн том одоо бодлого гэрийн даалгавар юм болов. Тэгвэл эндээс шилжээд би ламуурын захирал хулан захирлаас асуултаа шилжүүлмээр байна л да. Тэгэхээр органик гоо сайхны сайхны бүтээгдэхүүнийг бол бас энэ зах зээлд түүчилж байгаа брэндүүдийн нэг бол ламуур 10 жилийн ойгоо энэ жил тэмдэглэж байгаа те. За тэгээ саяхан бас ребрендинг хийгээд удаагүй байгаа. Тэгэхээр Монголоос гоо сайхан экспортлох Монгол бүтээгдэхүүн өөрөө одоо яг энэ том зах зээлд хамгийн өрсөлдөөнтэй зах зээлд юугаараа ялгарл бий болж байна? Ямар үн цэнийг та бүтээж авна? За бүгдэнд нь өдрийн мэнд. Бидний хувьд дөнгөж сая ребрендинг хийж дуусаад үндсэндээ илүү минимал, илүү энгийн болгосон. Хэрвээ та хэд анзаарсан бол бид нар бас Монгол бичгээ оруулсан байгаа. Тэгэхээр бидний хувьд жишээлбэл 70 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Бие арчилгаанаас ахуулаад нүүр арчилгаа, үс арчилгаа, савн гэх мэт ингээд бүх бараг төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг. Бидний хувьд бол жишээлбэл савнг бол өөртөө зохиоогүй. Гэхдээ энэ дэлхийн одоо сая хэлж штэ те маш олон хүнтэй бид нар өрсөлдөж байгаа, маш олон улс орнуудтай өрсөлдөж байгаа. Тэгэхээр яавал бид нар өөрсдийнхээ тэр онцгой байдлыг бий болгох вэ гэх юм бол жишээлбэл бид нар бол илүү нийгэм рүү чиглэсэн бизнес. Түүгээрээ жишээлбэл бид нар нүүдэлчд одоо соёлынхаа яг энэ уламжлалт ясынхаа бидний угаасаа хэрэгэлдэг байсан зүйлүүдийг яг одоо инновац шингээсэн байдлаар орчин үеийг болгож байгаа. Жишээлбэл бид нар бол саунд бүтээгээ өгч гэсэн сарлагын сүг нүүдэлчдээс аваад одоо малчтаас аваад тэднэрт илүү орлого өгөөд тэгээд ийм одоо олон улсад байхгүй сарлагын сүтээ цэвэр савн хийснээрээ бидний жишээлбэл өрсөлдөх чадвар гарчиж байгаа. Цэцэргныг бид нар хэрглэж гин, ган халгаа хоньны сүлний тосыг хэрглэж гин. Хоньны сүлийг та бүхэн одоо өдөр тутамдаа шууд
арьсан дээрээ төрөхөд бол хэцүү. Гэхдээ тэрийг орчин үеилэг болгоод биеийн үтхэн тос, хүүхдийн тос, савн болгоснороо яг л тэр одоо хоньны сүлний тоснд байдаг коллагеныг бид нар хэрэглэх боломжтой. Цэвэр коллаген. Энэ бол одоо дэлхийд маш ховор зүйл байгаа даа. Тэгэхээр бидэрт бол өрсөлдөх маш олон одоо тийм онцгой зүйлс байгаа. Харин тэрийг орчин үеийн инновац шингээсэн байдлаар яаж хийх вэ гэдг нь одоо бидний үйлдвэрлэгч компани гол үнц нь байдаг. Супер. Тэгэхээр эндээс би бас өнгөрсөн 2-3 жилийн хугацаанд SpaceX, Google, Alibaba гэх мэтчлэн компаниудтай холбоотойгоор ингээ Монголд оруулж ирэх чиглэлээр ажиллахад бол маш том одоо сорилт бэрхшээлүүд тулгамдчихсэн. Тэгээд үүнийг бас хуваалцах нэгэн панелист маань бямж аргаал. Тэгэхээр одоо дэлхийн сошиал медиа томоохон технологийн компаниуд юу л тухайд одоо секси, кул болж исэн те Facebook-ээс эхсүүлэл Instagram, араас нь TikTok гэх мэтчлэн компаниудын үйл ажиллагааг Монгол нэвтрүүлэх буюу Монголын залуучуудын хэрэгцээ шаардлагад нийцүүлэх чиглэлээр ажиллаж байгаа. За дээрэс нь Монгол залуучууд энэхүү том сошиал медиа орчинд бас те хэрхэн өөрийгөө хамгаалах уу, эрх ашгаа хамгаалах уу зэргээр соён гэгэрүүлэх юм гоё боловсролын бас хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг бямж аргалаасаа магадгүй энэхүү хугацаанд та энэ олон компаниудтай ажиллах хугацаанд Монголын давуу тал одоо Монгол залуучуудад байгаа потенциалыг гадаад те томоохон тоглогчд ирхэн харж байна. За бүгдээр нь өдрийн мэнд одоо 2 минут учраас би айгаа хурдан яриа. Би болохоор Facebook компанитай сүүлийн 7 жил ажиллаж байгаа, TikTok компанитай сүүлийн 2 жил ажиллаж байгаа. Манай яг одоо Fara Consulting гэж зөвлөх үйлчилгээ үзүүлдэг компани одоо технологийн том компаниуд болох Meta, TikTok, Roblox гэд томчуудтай ер нь бол нөгөө бүсийн хувьд зөвлөх үйлчилгээ үзүүлдэг. Тэгээ тэрний нэг орн бол Монгол. Гэхдээ манай компани Казахстан, Узбекистан, Кыргызстан, Тажикстан гэж Төв Азийн 5 орн нэмэх нь Өмнөд Кавказын, Армени, Азербайджан, Georgia, Гүржтэй нөгөө гих мэтчлэн Өмнөд Кавказын нийт ингээ 10 оронд үйлчлэх хүмүүстэй тэгээд энэ компаниудаа зөвлөх үйлчлэгээ үзүүлж ажиллаж байгаа. Тэгэхээр би нөгөө Монгол энэ орнуудтай харьцуулахад ямар давуу талуудтай ийм том технологийн компаниудтай ажиллахад одоо ямар давуу тал болон ямар одоо хүнд зүйлүүд учирдаг талаа тайлбарлая. Тэгэхээр хамгийн ихэнд технологийн том компаниуд Монголыг юу гэж хардаг вэ гэхлээр бүс орны одоо бүсийн нэвтрэх одоо пад буюу те өсөрч орох одоо нэг хэсэг гэж хардаг. Яагаад гэхлээр Монголын хүн амын нийт 60% нь 35-аас доош насных байдаг. Энэ нь юу илэрхийлж байна гэхлээр залуу хүмүүсийн ерөнхий хандлага нь маш хурдан дасан зохицох, ямар нэгэн зүйлийг болон ямар нэгэн хөтөлбөрийг туршихад маш хурдан хүлээж авч тэндээсээ ямар нэгэн одоо үр дүн гаргаж авч ямар нэгэн дүгнэлтэнд хүрэхэд маш оновчтой байдаг. Улмаар одоо том компаниуд Meta, Roblox, TikTok те эдгээр ингээд Узбекистан, Кыргызстан, Казахстан гэдэг ингээд 100 сая гаруй хүмүүсийн зах зээл рүү нэвтрэхээс өмнө Монголд ингээд энэ хөтөлбөрийг хэрэгжүүлээд үзье. Монголд бид нар ингээд өөрсдийнхөө одоо орон зайг нэгээд ажиллаад үзэхэд ямар чадрууд гарч ийн, ямар асуудлууд гард юм бэ, төр засаг нь ямар байд юм бэ гэдгийг ингээд туршдаг нь өөрөө бидний хувьд аягүй том давуу тал болно. Улмаар бүсийн орнуудтайгаа бид нар өрсөлдөхүйс хэмжээний одоо нөгөө хангамж буюу те мэдлэг мэдээллийг бас технологийн компаниудад гаргаж өгч байгаа нь бидний бас аягүй том давуу тал. Бас нөгөө талаар хүн ам маань аягүй жижигхэн байгаа учраас бас нөгөө нааша одоо Монголыг анхаараач, нааша татаач гэдэг маань нөгөө хүн амын маань тоо цөөхөнд бол нэлээд асуудал болж өгдөг. Яг тийм. Тэгэхээр Монгол улсын хувьд бол одоо дэлхийн технологийн бизнесийн хувьд бол зах зээл маш жижиг. Тэгэхдээ бидэнд байгаа боломж нь бас нэг юм launchpad, туршилтын зоонч гэдэг юм уу те шинийг нэвтрүүлж болох залуучууд нь түүнийг ашиглаж фидбэк өгж болдог ийм гоё бас case study болохоор орон гэж бол Төв Азтай бол харагдаж байгаа те. Тэгэхээр энээсээ цаашаага Intelmind компани захирал Мэндэ захирлаас асуумаар байна л да. Тэгэхээр Мэндэ захирал маань саяхан Alibaba Groupтэй технологийн интеграц хийснээр зарласан Shopee компани маань маш амжилттай явж байгаа ийм мундаг хамт олныг төлөөлөл. Тэгэхээр software инженерүүд маань бол Монголд мундаг ажиллаж байна. Технологийн интеграц хийж байгаа компаниуд бол цөөхөн. Тэгэхээр захим худалдан болвол бид нэр гадаад компаниуд Монгол бүтээгдэхүүнээ нийлүүлнэ гэхээс илүү Монголоос бас экспортлохоор бол яалтчгүй захим технологийн, захим худалдааны экосистемээ бид нар интеграцийг шаардлага гараад байгаа. Тэгэхээр та бол амжилттай ингээд технологийн талаасаа, платформын талаасаа интеграц хийсэн хүний хувьд ямар хөө сорилт бэрхшээлүүд тулгамдж байна. Цаашаага магадгүй залуучуудтай юунд уриалмаар байна. За бүгдэнд нь өдрийн мэнд хүргэе. Ер нь бол яг манай компанийн хувьд гэх юм бол бид хэд анх өөрсдийнхөө анхны төсөл Shopee-ийг хэмээнэ хийж эхлэхдээ бол
би тэгэхэд ер нь хүмүүст юм гоё лайфстайлыг өгье гэж ер нь бол бодож зорьсон. Ягаад гэвэл анх бид нар Shopee-ийн энийг хийж байхад та хэд одоо мэдж байгаа бол ивентүүд ийм захим тасалбартай байгаагүй тий. Гоё гоё брэндүүд та хэд одоо өмссөн байгаа брэндүүд онлайн дээр байгаагүй гэд гэх мэтчлэн айгүй олон юмдээс Монголд ингэж байхгүйсэн. Тэгэхээр энийг бид нар яагаад хийж болохгүй вэ гэж ийм одоо зорилго тавиад энэ бүгдийг барьж аваад ажилласан гэсэн үг. Тэгэхээр энэ платформыг хийж байхад бол ийм хоёр том сорилт бид нарт тулгарсан. Эхний сорилт нь юу вэ гэхээр яаж одоо жишээл Монголд байгаа аудиенс буюу хэрэглэгчдийг бид нар сургах уу? Яаж өөрсдөндөө бид нар итгэдэг болгох уу? Нөгөө талдаа болохоор яг энэ дижитал платформ буюу энэ экосистем дээр одоо өөрсдийнхөө бүтээгдэхүүнийг байршуулж байгаа компаниуд, за одоо юу гэдэг артистууд, ивентүүдийг бас бид нар яаж сургах уу гэдэг юм хоёр том сорилттой тулгарсан. Тэгээ мэдээж энэ бол аюу хэцүү. Ягаад гэвэл тухайн үед бид нар энийг хийж эхэлж байхад нөгөө бид нар монголчууд бид нар дэлхийд өрсөлдөн яг дэлхийд байдаг шиг одоо Amazon одоо өөр юу гэдэг жишээл бусад платформуд ижлэхэн юмыг монголчууд бид нар өөрсдөө хийж чадна гэдэг тэр итгэл үнэмшил нь юу унтсан байсангүй. Тэгэхээр бид нар яах хэрэгтэй болсон бэ гэхээр хамгийн түрүүнд ердөөсөө итгэлтэй найдвартай гэдэг одоо имижийг бид нар одоо бүрдүүлж тэ дээрэс нь хамгийн найдвартай байх хэрэгтэй гэдэг тэр одоо стандартыг бид нар нэвтрүүлэх хэрэгтэй болсон гэсэн үг. Тэгээ би сандын анх бид нар Shopee-ийн юмыг хийж яхад над руу аяга олон хүмүүс уцтдаг байсан л та. Уцтаад мэндэ чи ингэж зовж явахаар шууд одоо юу гэдэг нэг наран тул дээр байгаа бараач гэдэг юм уу те. Тийм бараануудыг зарчаач танай платформ чи олон бараатай болно шүү дээ гэд. Тэгэхээр нүгүүг нөө бид нар ганцхан одоо жишээл брэндтэй байж болно. Гэхдээ тэрэнд хүн итгэдэг байх хэрэгтэй. Тэгэхээр тэрэнд итгэчих юм бол бусад хүмүүс дагаад явдаг болно гэж одоо айгу хатуу итгэсэн. Дээрэс нь 2018 онд бид нар Playtime-тай хамтраад яг тасалбарыг бид нар дижитал болгосон. Тэгээ өнөөдөр тэрнээс хойш бас нэг юм хэлэхэд юу вэ гэхээр Монголын music industry тэр чигээрээ өөрчлөгдөөд Shopee-ийн ачаар одоо бүх артистууд бүгдөө улстай татвараа төлдөг болсон. Мөн дээрээс нь тухайн артистууд өөрөө ивент болохоос бүтэн жилийн өмнөөс одоо мөнгө хийж эхэлдэг те. Одоо пропаганда ажиллуулж чаддаг тийм одоо боломжуудыг бий болгосон байгаа. Тэгэхээр яхав тийм хоёр том бэрхшээл байсан гэж л хэлээ да. Тэгээ ер нь don't give up те бити бууж өгөөрэй. Супер. Тэгэхээр хэдүүлээ сая ингээд ерөөхдөө дэлхийд гарч байгаа, дэлхийг Монголд авчирч байгаа энэ туршлагаасаа хуваалцаад хамгийн гол нь ямар сорил бэрхшээлүүд өнөөдөр тулгамдаад байгаа. Магадгүй энд хуваалцж байгаа энэ хүн мессежүүдийг манай энд хуран цогсон залуучууд аваад те дараа нь яаж бидний мөрөн дээр гიშгээд цаашгаа томыг бүтээхийн гэдэг зорилготой л энэ панел дээр бүгдээрээ сууж байгаа шүү дээ те. Тэгэхээр их олон гоё мессежүүдийг тал талаас нь хүргэлээ. Энэ раундаа өнгөрөөд те хоёр дахь раунд дээр би та бүхнийхээ магадгүй менежментийн арга барил те компани соёл одоо дэлхийн хэмжээний бизнесийг удирдан зохион байгуулж авч явна гэдэг чинь өөрөө бас нэг зүйл ахгүй нэг төвшний асуудал те. Тэгэхээр эндээс эргээд говь компани захирал амар сайхан захирлаас асууя л да. Тэгэхээр танай компанийн хувьд дэлхийн хэмжээний одоо тэ цаг алдахгүй хэрэглэгчийн хүссэн тэ хэрэглэгчид амлсан цагтаа бүтээгдэхүүнээ хүргэдэг хүссэн үн цэнийг нь тэ амлсан үн цэнээ хүргэж ингэж ажиллахад таны менежментийн арга барил компани соёл дээр ямар хөө шинэ өөрчлөлтүүд магадгүй таны одоо саяхан бас энэ гүйцэтгэх захирлын албаа авсан учраас те алсын хараач нь юу вэ? За миний зүгээс 3 компанид дараагийн 15-аас 20 жилийн хугацаанд бол ажиллана гэж боддог. Тэгээд би шинэ гүйцэтгэх захирал болохдоо энэ мэдээллийг нийт ажилчтай бололыг хэлсэн. Дараагийн 15-аас 20 жилд бол 3 гол зарчмыг бол баримтлана гэж бол харж байгаа. Нэгдүгээрт нь гэх юм бол өндөр амбицтай байх. Хоёрдугаарт нь гэвэл бид нар дэлхийн хэмжээний танигдсан брендийг бол хүргэх. Тэгэд энэ брэнд фэшн компани болохын төлөө хамгийн гол хүн зүйл болох culture болон компани соёл хүн хүч дээр бол хөрөнгө оруулалт хийнэ. Яагаад энэ эхлээд 15 жил гэж бол ярьж байгааг товчхон тайлбарлая. Биднэрт өдөр болгон цаг секунд болгонд бол сонголт байгаа. Энийг хийх үү, энийг хийх үү гэдэг. Тэгээ ямарваа нэгэн сонголтын бол цаана нь бол биднэрт бас яг эргэлзээ болон эргэн харахад regret гэдэг те. Йоо би энийг бол ингэж хийчдэг байж, энийг бол ингэдэг байж, энийг илүү хурдан хийдэг байж, энийг хийдэггүй байж. Би яах гэж энийг хийвэ гэд. Тэгэхээр энэ 3 зүйлийг бол би дараагийн 15 жилийн хугацаанд харахад, 20 жилийн хугацаанд харахад эргээд харахтаа би арай дэндүү өндөр амбицтай байсан байна. Би арай дэндүү мундаг хүн хүч болон соёлтой бол ажиллаж. Би арай дэндүү мундаг брендийг бол дэлхийд даяар ингээд бүтээчжээ гэдэгтээ бол эргэлцэхгүй гэдэгтээ бол би бат итгэлтэй. Тэр утгаараа бүх цаг хугацаа, энерги, хүн хүчээ би энэ 3 зүйлийн төлөө бол дараагийн 20 жил бол золиослох болон хөрөнгө оруулалт хийхэд бол бэлэн байгаа.
Тэгэхээр энэ гурван зүйл дээр бол яг pivot хийж манай компани стратеги бол явж байгаа. Нэгдүгээрх нь гурвыгаа бол дотроо задлахад нэгдүгээрт нь өндөр амбицтай байна гэдэг байгаа. Бид бүгд өнөөдөр энэ панелистээр яагаад байгаа вэ гэд би бодоход бол бид нар нэг арай өөрөөр сэтгэсэн. Арай нэг өөр амбицтай байсан. Яагаад Монгол хүн болон бид бүгд энийг хийж чадахгүй гэж гэдэг бол асуултаас эхлэн за Монголдоо сайхан уул уурхаад ороод та сайхан ста баян амьдраад гоё бололээ гэж гэхээсээ илүү өөр юуг бол хийж бүтээж чадахгүй гэдэг бол амбиц нэгдүгээрт. За манай компани хэмжээнд гэх юм бол тэр тусмаа говь үйлдвэр гэдэг бол reputationтэй байсан. 43 жилийн түүхэндээ эхлээд бол үйлдвэрлэл хийдэг байсан болохоор сүүлийн үед бид нар болон ирээдүйд ямар компани болох вэ гэх юм бол Nike, Gucci, Hermès, H&M, Zara гэхэд бол үйлдвэрлэгч гэхээс илүү загварын fashion brand гэдэг бол ойлголт байгаа. Тэр утгаараа бид нар тэр брэндүүдтэй илүү адилхан яг үйлдвэрлэгч болон загварын компани, fashion компани гэдэг бол брендийг бол дэлхийд даяар хүргэх зорилготой. Гуравдугаарт нь гэвэл яг хүн хүч. Эцэст нь бүх юмны ард бол хүн байдаг. Би та бүгдэд нэг жишээ бол ингээд тавья. Одоо Америкийн Tesla компани гүйцэтгэх захирал Elon Musk өнөөдөр ингээд компаниасаа бол ингээд огцорлоо CEO position-аас боллоо гэж бол бодъё. Тэр компани нэр хүнд, stock, бүх valuation хэд дахин буурах вэ? Энэ яагаад вэ гэм бол тэр ганц хүний ямархуу хэмжээнд сэтгэж юу бүтээж чадах вэ гэдгийг бол илэрхийлж байгаа юм болов. Тэгэхээр бүх юмны ард бид бүгдийн одоо энэ харж байгаа, бүтээж байгаа, хэрглэж байгаа хувцас, хунар, хоол бүх юмны ард хүн байдаг. Тэгэхээр тэр утгаараа говь компани цаана байгаа хүн хүчийг бол би зохион байгуулж өндөр амбицтай, мундаг хүн хүчтэй дэлхийн брендийг бол гаргана гэж стратеги баримталж байгаа. Гал чүдэнцтэй супер тий. Тэгээ бүгдээрээ ингээ ойлгож байна шүү дээ тий. Яг үнэ энд сууж байгаа эрхмүүд магадгүй нэг бүтээгдэхүүн экспортлж нэг мөнгө олчих гэхээс илүү Монгол залуусын мөрөөдлийн хаа хүрэхийг тодорхойлъё. Тэндээс цаашаа та нар тэндх лимитийг өшөө цааш нь тулгаарай гэдэг зорилготой ажиллаж байгаа залуучууд юм уу гэж би ойлголоо гоёрхныг. Инээсээ эргүүлээд би хулан захирал руугаа шилжүүлээ. Таны амбиц хаа хүрэхээр байна? За ер нь яг адилхан за бид нар бол говийн хажууд амар жижигхэн жарахаач гэсэн бидэрт ердөөсөө тэр нь хамаагүй. Ягаад гэвэл sky is the limit гэж боддог. Бид нар бол одоо 10 жилийн өмнө би бол гэрээсээ галтгоондоо нэг хитэн саван хийгээд явж исэн бол манайх энэ хооронд ингээ Forbes дээр гарлаа, Vogue дээр гарлаа, Япончууд хурж ирж манай талаар баримтат кино хийлээ. Тэгэхээр яалтчгүй ингээд галтгоондоо гэртээ ингээд юм хийжсэн тухайн үед зүгээр л би өөрийнхөө арсны асуудалд шийдэл олох гэжсэн бол энэ маань маш олон хүний арсны асуудал бас шийдэл нь болсон учраас энэ бол ямар ч нөгөө хил хязгаар байхгүй байгаа. Энд нь бид нар одоо эмэгтэй хүн зориулсан, эрэгтэй хүнд зориулсан эсвэл одоо ийм настай хүнд одоо залуу хүнд гэж юртээсээ хэлээгүй. Бид нар болохоор арсны асуудалтай хуурай эмзэг арстай хүмүүст тохирсон бүтээгдэхүүнийг өвөрмөц байдлаар инновац шингэсэн байдлаар гэхдээ гар аргаар үйлдвэрлэнэ гэсэн одоо ийм зорилготой байсан бол энэ нь болохоор ямар ч хил хязгааргүй бид нар дөнгөж сая сарын өмнө олон улсынхаа цахим хуудасаа нээсэн. Тэгэд энэ сарын дотор жишээлбэл бид нар ингээ Монголдоо нэг жижигхэн компани бараг ингээд өрөөнөөсөө гардггүй бол манай бүтээгдэхүүн өөрөө бидрээс илүү ингээд нүүдэлчин Шведэд очсон байна, Францад очсон байна, Италид очсон байна, Малайзд очсон байна, Америкт очсон байна. Тэгэхээр бид нар ингээд Монголоосоо одоо өөрсдөө гарахгүй ч гэсэн манай бүтээгдэхүүн бидний өмнөөс ингээд гараад байгаа болохоор би бол ямар ч хил хязгаар байхгүй, ямар ч одоо лимит бидэрт байхгүй гэж бол боддог. Тэгээ жижигхэн компани ч гэсэн биднэрт бол яг одоо энэ шийдэл альва нэгэн хүний асуудлыг шийдэж авах юм бол дэлхийн өнцөг булан бүрэн одоо хаач байсан ч бидний хэрэглэгч байхаар байгаа. Тэгэхээр энэ бол хамгийн одоо цагт те 2024 оны яг одоо энэ үед хамгийн гой зүйл бол байгаад байгаа. Тэгэхээр бид нар бол мөн адил бас л хизээ нэгэн цагт хин нэгэн би Монгол хүн гэх юм бол өө чи мориороо те ингээд хичээл рүүгээ ч юм уу ажил руугаа явдггүй эсвэл Чингис хаанаас өөр би юм мэдхгүй гэдэг бол ирээдүйд хин нэгэн би Монгол хүн гэх юм бол өө ямар сайхан юм бэ би ламуурыг хэрэгэлдэг ламуур бол өстой супер бүтээгдэхүүн шүү миний арсны асуудлыг шийдэж явдаг шүү гэж хэлнэ гэж болоод найддаг. Яа ямар гоё те. Чингисийн дайтай те. Их нүүдэл давлгааг бид нар бас энэ цаг үед хийх гэж оролдож байгаа юм залуус энд сууж байгаа гэж ойлгож байна.
За эндээсээ би эргээд бямжиргаал захирал руугаа нэг кейс өгье тий. Миний уншижсанаар бол 2016 онд Tesla компани Хятадын Шанхай хотод автомашины үйлдвэрээ барихаар шийдсэн. За тэгэхэд бол тухайн компани үнэлгээ бол маш муу. За буурсан. За тэгээд ерөнхийдөө бизнесийн хувьд доголдолтой болсон байсан цаг үе. Тэгэхэд Хятадын засгийн газраас банк санхүүгийн байгууллагууд бүгд маш их хэмжээний санхүүжилт олгоод Tesla компаниг ураад оруулаад ирсэн. Бүр хизээч те 100% гадны хөрөнгө оруулалттай эзэмшигчтэй компани байгуулахыг зөвшөөрдөггүй улс маань Теслад нэг удаа шанс өгсөн. Тэгтэл тэрнээс хойш 6 жилийн дараа юу болсон гэсэн чинь 2016 онд Tesla компани автомашинууд, электрик автомашинууд дэлхийн зах зээлд тэргүүлжсэн. 6 жилийн дараа тэгсэн чинь Хятадын компаниуд дэлхийн электрик автомашины зах зээлд тэргүүлэх болсон. Нэг биш нилээд те. Теслаг бид нар мартсан шүү дээ. Электрик. Одоо өнөөдөр Улаанбаатарын гудамжин дээр ч гэсэн бид нар зөндөө олон электрик машин BYD гэх мэтчлэн те харж шүү дээ. Тэгвэл та яг ийм дэлхийн компаниудыг Монголд орж ирээд тодорхой хэмжээний туршлага хуримтлууд залуучуудтай ажиллах энэ боломжийг олгож байгаа. Тэгэхээр энэ бас нэг ийм шилжилт нь өөрөө залуучуудын ноу хавыг сураад авчих юм бол эргээд асар их боломж нөөц Хятадын одоо Tesla-гийн жишээгээр бол бид нар харчиж шүү дээ. Тэгэхээр Монголд иймэрхүү боломж нөөцийг та юу гэж харж байна? Наа чинь бол маш сонирхолтой кейс байна. Ер нь бол хэрвээ одоо улс төрийн бодлогоор хүмүүсээ бэлдъя, одоо ард иргэдэд чадварчуулъя, дараагийн одоо нөгөө инновацийн боловсон хүчийг бэлдъя гэвэл одоо дэлхийд тэргүүлж байгаа технологи болон үйлдвэрлэлийн том компаниудад хамтарч ажиллах хэрэгтэй. Тэндээс бид нар өөрсдөө ноу хавыг сураад тэндээс бид нар дараагийнхаа иргэдийг бэлдэнэ гэсэн. Түүнтэй адилхан одоо яг нэг зүйлийг хэлээ л да. Би түрүү хэлжсэн шүү дээ. Бид нар одоо ингээд 10 орныг хариуцж байна. Одоо бидний амбиц бол ингээд бид нар чинь ингээд маш олон янзын одоо консалтинг фирмүүд мэдээж олон улс ихэвчлэн Америка, Сингапураас McKinsey ч юм уу, Delphos юм уу, Deloitte ч юм уу гэл олон янзын олон жилийн түүхтэй консалтинг фирмүүд энэ компаниудад ажилладаг гэсэн бол ягаад give гэнт ингээд фаро ингээд 10 орн хариуцаад ингээ Монголоос ингээ Монгол эмэгтэй Монгол баг бүрдүүлээд тэгснэ ингээд Meta болон TikTok тэгснээр Roblox нөгөөдөл нь нөгөө маркет дээр үйл ажиллагаа явуулдаггүй тэгсэрнээ бид намайг одоо ингээд Узбекистан ч юм уу Казахстанд ингээ очихоор юу Монгол хүн бэ ингээ ягаад ингээ Монгол хүнтэй ажиллаж байгаа гэдэг байхгүй. Гэтэл нөгөө бид нар анх 6-7 жил одоо ингээд Facebook компанитай, Meta компанитай ажиллаж Facebook-ийн policy бодлоготой, Instagram-ийн бодлого, TikTok-ийн бодлого, Roblox-ийн бодлогод юу байдгийг те тэднэр зориулсан улс төрийн одоо хууль дүрм журмууд ямар юм гардгийг, хэрэглэгчид зориулсан аюулгүй байдлын дүрм журмууд юу гардгийг гэх мэтчлэн маш их ноу хавыг цуглуулсан байгаа байхгүй. Тэгэхээр тэр ноу хавыг цуглуулчингуудаа Монгол хүн ингээд бүсийн ингээд том консалтинг фирм байгуулад тэр ноу хав дээрээ тулгуурлаад нөгөө зах зээлүүд дээрээ өрсөлдөхүйц том одоо аж ахуй нэгж болоод явж байгаа гэсэн. Тэгээд тэгэхээр бид нар лөө нөгөө заавал уламжлалт ингээд нөгөө технологи компаниуд уламжлалт зөвлөх үйлчилгээний одоо компаниуд болох McKinsey-д ажиллах шаардлага болчихж байгаа байхгүй. Дараачийн үеийн хүмүүсээ ойлгодог, хууль эрх зүйгээ ойлгодог, инновац технологи ойлгодог залуу лидерүүдтэй, залуу партнеруудтай regional том компани гараад ирэхээр бидний нөгөө Монгол хүний өрсөлдөх чадвар дагаа сайжирч байна гэсэн. Тэгэхээр одоо надад бол тогтмол тулгардаг асуудал бол би одоо ингээл Кыргызстанд очихоор над руу нэг киргиз хүн ойрлол алс холын Монголоос ирчээд чи ими гэл ингээл орсоор ингээл нэг жоохон микро агрессивтэй хүмүүс шүү дээ. Тэдний хувьд бол одоо ингээд айгүй том чаленжийг бол бид нар давж байгаа. Гэхдээ бидний Монгол хүний нэг юм одоо нөгөө Чингисийн зан гэдэг байгаа тийм нэг юм ялан дэлх давж гарахтай улам сайжрах гэдэг ч юм уу нэг юм тийм хандлага бол айгүй нөлөөлдөг. Тэгээ манай баг бол маш одоо чадвартай. Яг энэ нөгөө олон жил олон технологийн том компаниудтайгаа ажилласан туршлага дээр үндэслэж бид нар ингээд дараагийн ажлыг хийхэд маш амар болж ирж байна. Энэ нь юу илэрхийлж байгаа гэхээр Монгол хүн одоо тэр ноу хавгаар дэлхийд өрсөлдөхүйц одоо чадвартай болж ирж байна гэсэн үг. Тэгээ дагаад одоо энэ бол ганцхан би биш те энэ ингээ манай багийнхан дагаад тэдгээрийн багийнхан ингээл явж өгч байгаа. Тэгэхээр бид нарт тийм боломж байна. Энийг бас ингээ төрман дэмжиж бас ажиллаж байгаад маш давуу тал болж байна. Жишээлбэл ингээд гаднаас манай ингээд одоо хамтрагч байгууллагуудын ингээд одоо зочид төлөөлөгч ирэхээр манай төртөө ингээд уулзсангууд манай төр шууд англиар ярьж байна те сайд маань англиар ярьж байна. Шууд ингээд ойлголцоод явж байна. Дэлхийн түвшинд ингээд санал бодлоо солилцож байна. Энэ мэтчлэн ингээд бидний хувьд бол маш их үр өгөөжтэй прогресс ингээд Монгол оронд харагдаж байгаа нь бас айгүй том давуу тал. Бид нар энэ давуу талаа ашиглаад бүсдээ бас өөрсдийн гэсэн байр суурийг илэрхийлэхдээ монголчууд ч айгүй өөр болцсон юм байна. Одоо энэ монгол залуучууд айгүй чадвартай, боломжтой, хилтэй устай, мундаг болцсон байна гэдэг одоо ойлголтыг, имижийг одоо шинээр бүтээх хэвээр тийм одоо бүтээх үйл ажиллагааг бид нар хийгээ явж байгаа. Nice. Тэгэхээр хэдүүлээ ер нь дэлхийн хэмжээний бизнесийг тэ билд хийх
ишнээр эхлүүлэх өрсөлдөе гэж байгаа бол бас нэг талдаа бид нар дэлхийн компаниудаас ноу хавыг суралцах шаардлагатай. Тэхийн тулд дэлхийн бизнесийг урьж авчрах ч юм уу те. Яг энэ зарчмаар бямжаа захирал явж байгаа гэж ойлгож байна. Тэрийн дагаа залуучууд ч гэсэн хөтөлбөрүүдэд нь хамрагдаад магадгүй хамтарч ажиллаад те. Тэгш замаар бас менежментийн шинэ арга барил соёлыг суралцаж авч нутагшуулж штэ те. Тэгэхээр надад нэг айгүй гоё таалагдсан хэсэг нь бас те. Монголын өрсөлдөх чадах гэдэг чинь өөрөө Монгол хүний өрсөлдөх чадах те. Тэгэхээр энэ Монгол хүний чиний миний өрсөлдөх чадварыг хэрхэн одоо буст хийх юм гэх юм бол тэгээ бид нар бас дэлхийн хэмжээний компаниудад ажиллах тийш очиж ажиллаж чадахгүй бол авчирч ажиллах тэгээ бүр айгүй амбицтай үзэж штэ тэ. Тэгэхээр энээсээ би мэндэ захирал руу тэгвэл нөгөө өнцгөөс нь асууя. Мэдээллийн технологийн салбар бол бас бидний хувьд те мэдээлэл цахим орчинд үүсэж байгаа боломжууд бол манай монголчууд, монгол залуучуудын хувьд бас нэг левелэр буюу те өрсөлдөөнийг хавтгааруулж байгаа нэг боломж гэж бас харж болж байгаа. Ингэж харуулж байгаа түүчэлэгчдийн нэг бол яалтчгүй Intel Mind компанийн те монгол хөгжүүлэгчдэрээ монгол менежментийн багтайгаа аюугаа ингээд дэлхийн хэмжээний платформудтай интеграц хийж явж штэ те. Тэгэхээр та эндээс яг гол суралцсан зүйл эндээс бас яагаад энэ хүртэл маш олон сорил бэрхшээлүүдтэй те бүр ингээд хэрэглээний соёлыг хүртэл өөрчлөөд ингэж явхад юу таны батарей байна те юу таны эрч хүчийн ундраг байна. Ер нь би зүгээр өөрийнхөө амьдралд бас олон саналуудыг авч ирсэн. Улс төрийн намуудаас ч гэдэг юм уу те эсвэл том компаниудаас. Тэгээ миний дотор нэг юм яваад байсан тэр юу вэ гэхээр бид нар өөрсдөө харуулах хэрэгтэй те. Бид нар өөрсдөө хинбэ гэдгийг харуулах хэрэгтэй гэдэг тэр нэг юм бодол, амбиц гэдэг ч юм уу. Одоо жишээл 2018 онд манай компани UB Cab руу бид нар инвестмент хийгээд орж байхад тэр үед бид нар Uber-гээ сонсч ирсэн болохоос биш Монголд Uber байхгүйсэн тийм. Бид нар тийм байгаагүй. Тэгэл зүгээр гадны юм хараад ингээл вау гэл ингээд өгдөг болохоос маш өөрсдийн юм national одоо үндэснийхээ юм бахархдаг болсон тийм зүйлүүд айгу цөөхөн байдаг байсан. Тэгээ тэрнийг л ингээл бид нар өөрчлөх ёстой тийм. Тэгээ бид нар өөрсдөө харуулах ёстой гэдэг нэг тийм бодол айгу хүчтэй байсан. Дээрэс нь бид нар анх нөгөө компани байгуулад одоо яг эхэлж байхад мэдээж манай компанид ч нөгөө нэг мундаг хүмүүс орж ирж ажиллахгүй. Яг одоо гэхээр хин одоо нөгөө мундаг болгосон хүчин чинь манай компанид орж ажиллахгүй шүү дээ. Тэдгээр хүмүүст өндөр цалин өгч чадахгүй, тэр хүмүүст нь бид нарыг голоод орохгүй. Тэгэхээр би яасан бэ гэхээр яг нэг юм 20, 21, 22 та юм залуучуудыг нэг юм 10 залууг одоо өвдөсөө select хийгээл манай одоо хамгийн анхны founding members байхгүй юу та нар шиг юм залуучууд гэсэн. Тэгэл хідэн ийм одоо бүр зүгээр л дуслаа үзье гэсэн тийм бодолтой хэдэн залуучуудыг аваад яг гараараа сургаал тэгэл яг тэр хэдтэйгээ цуг дайрсан. Тэгээд тэр одоо юу гэдэг нь тэр founding members-ийн тэр одоо эффектээр импактаар өнөөдрийн одоо шопыг айгүй олон индустринууд гарч ирлээ л дээ. Бид нар шил 2018 онд бид нар UB Cab руу хөрөнгө оруулалт хийж бидэрт мөнгө байгаагүй. Гэхдээ бид нар яаж тийшээ хөрөнгө оруулалт хийжсэн бэ гэхээр нөө шопыгаа ажилуулаад тэнчэнээс жоохон олсон мөнгө төгрөгөөрөө нөгөөт рүү мөнгө төгрөгөөр шилжүүлээл тэ. Тэгээд өнөөдөр ингээд харахад мэдээж ингээд үр дүн гарцсан байна. Гэхдээ энэ бол хангалттай биш. Манай компани Intel Mind компани яг ингээд нөгөө нэг vision дээр байж идэг. Тэр юу гэхээр бид нар 100 сая хэрэглэгчтэй экосистем бид нар build хийнэ гэд бид нар яг ингээд бичсэн. Тэгээд тэрний гадны хүмүүс бид нар хараа гайхаад байгаа. Танаа монголчин 3.5 сая хүнтэй үздэй гэх. Тэгэхээр үгүй бид нар яг 1 million гэж ярьж байна тий. Одоо 100 million гэж ярьж байгаа. Тэгэхээр энэ бол яг монголоор нь бид нар тогтохгүй. Бид нар бусад экосистемуудтай бид нар холбоно гэд. Тэгээ ер нь бол нэг юм байлээ. Тэр одоо зааланд сууж байгаа залуучуудтай та хэд нэг юм хэлэхэд нэг л юмар өөртөө харуул тий. Prove yourself. Одоо жишээл юу гэдэг хамгийн сайн сургуулийг үнэхээр мундаг оноотой төгсөж байгаа бол та нартай дараагийн өөр дэлхийн аль ч улсын хүн одоо тааралдаад яг тэр скор орчин тэр сурсан сургуулиар чинь та хэдийн үнэлэмжийн планк нэмэгдэнэ тий. За жишээл юу гэдэг өөрөөсөө нэг ганц бүтээл гаргачих. Эсвэл үнэхээр магадгүй нэг зах зээл дээр очиод айгүй олон уншигчтай ном бичиж. Тэр бүгд өөрөөсөө бүгдөө ингэж нийлээд авах юм бол бидний манай компани Монгол улсын ингэ reputation өөрөө өсөд явна гэсэн үг. Тэгэхээр зүгээр миний бодлоор бол нэг ийм л юм бид нарыг одоо өнөөдрийг хүртэл ингээд одоо ажиллаулсаар байгаад байгаа мотор маань болж байгаа. Тэгээ мэдээж хийх юм бол зөндөө байгаа. Тэгээ энд байгаа залуучуудын тусламж бас аюу хэрэгтэй байгаа гэж бас хэлмээр байна. Баярлалаа. Манайхнаас ер нь шопыг мэдж байгаа хүмүүс нь байна уу? Ашигладаг хүмүүс байна уу? Билета тасалбараа авдаг хүмүүс байна уу? Байгаа биз дээ. За, ламуурыг мэдхгүй юм байна шүү. Мэддэг хүмүүс байна уу? Манайхан дуураарай. Оо, nice. За, говь компани дэлгүүрээр ороогүй залуучууд байна уу? Дуурахгүй. Бүгдээрээ орж үзсэн биз дээ. Байна уу?
Facebook, TikTok ашигладаг залуучууд байна уу? Nice. Бүгдөө айгуу гоё ирч хүчтэй сүүлийн хэсэг рүүгээ ингээд орж ийн. Тэгэхээр сая бүгдээрээ ингээд те эдгээр залуучуудын одоо trailblazers гэж би айгуу хэлэх дуртай мөс хагалагч залуучуудын бас хувь хүний үзэл баримтлал, менежментийн арга барил, мотор, үнэт зүйл энэ бүгдийг бас сонсож суулаа. Айгуу гоё. Миний хувьд бол би хувьд айгуух бахархаж байна. Бас айгуух зүйлийг бас сурж мэдж байна эндээс. Тэгээ хамгийн сүүлийн раундаа би магадгүй та бүхэндээ нээлттэй орхимоор байна. Энд сууж байгаа залуучууд яагаад өнөөдөр амралтын өдөр энд сууж байгаа гэртээ биш те? Яагаад уйдахгүйгээр те ямар нэгэн одоо юу гэдэг цагийг үр бүтээлгүй өнгөрүүлэхгүйгээр энд бас нэг юм сонсч ийгээ сууж байгаа. Тэгэхээр та бүхэнд магадгүй эдгээр одоо юу гэдгийг Монгол улсын дараачийн үе тий удирдан зохион байгуулах бизнесийг түчээлэх үе энд сууж байна. Юуг захих уу? Магадгүй юунд уриалах уу? Тий тэр талаар би одоо говь компани захирлаасаа ихсүүлээд ингээд панелистуудаа нээлттэй орхие. За та бүгд би миний зүгээс бол хоёрын болоолыг хэлмээр байна. Нэгдүгээрт нь гэх юм бол боломжгүй гэдэг зүйлийгээ бол хэрвээ яг үнэндээ боломжгүй гэж бодож байгаа бол яагаад вэ гэдгийг бол маш сайн нотлолоорой гэж бол би хэлэхээр байна. Яагаад вэ гэх юм бол бид бүгдийн болон та бүгдийн бодож байгаа боломжгүй гэдэг зүйлүүд бол хэцүү гэхдээ бол боломжгүй биш. Тэгээ миний бас бид бүгдийн дараагийн 10, 20, 30, 50 жилийн хугацаанд бол бид бүгд ингэдэг та бүгдийг бас хэлж байгаа шүү. Зорих ёстой зүйл нь тэр юм болов гэж бодож байна. Хар цагаанаар харж байгаа хүмүүсүүдэд хэрхэн солонгийн өнгийг харуулах вэ? За энүүгээр жишээ явах юм бол ингээл дэлхийд даяар одоо ингээд бидний ингээд харж байгаа бүх зүйлсүүд ингээд өнгүүдийг харъя те. Нэг солонгийн өнгийг болон бүх өнгүүдийг харж чаддаг потенциалыг бол мэдж байгаа хүн ямар өнцгөөс харах вэ гэх юм бол ямар гоё чернэлийн ягаан, цэнхэр, улаан, шар ийм гоё өнгүүд байна вэ? Гэхэд бол хар цагаанаас харж байгаа хүн бол юу яриад байгаа юм бэ? Хар цагаан л нь шүү дээ. Энэ бол яг энэ өнгө харах гэдэг нь бол амьдралд ямар боломж байгаа вэ гэдэг бол үнцгийг би хэлж байгаа юм шүү. Монгол хүн ингэж чадна, ийм зүйлийг бүтээж чадна гэж яхад бол одоохондоо хийж чадаагүй байгаа эсвэл Чингис хаанаас хойш 800 жилийн түүхэнд арай хийж чадаагүй байгаа болохоор хүмүүсүүд бол тэгж хэлэх байх. Гүй ээ юу гэж дээ. Манайд нь уул уурхаагаа бол одоо юмаа ухаал тэгээл одоо ингээл Монголдоо ингээл байжлаа. Тэгэхээр бид бүгдийн хийж чадах зүйлүүд бол хэцүү болохоос impossible биш шүү. Энийг бол бас нэг жишээгээр бол яг хэлье. Одоо monkey effect гэдэг юм бол байдаг. Эхний нэг одоо хүн хийтэл тэр 2 дахь 3 дахь юмнуудыг бол өмнө нь хийж байгаагүй болохоор хизээч хийж боломжгүй гэж бол боддог. Маш олон жишээнүүд бол байгаа. Эхний марафоныг бол 2 цагийн дотор бол гүйтэл 40-40-оос дээш жилийн түүхэнд бол мянган хүмүүсүүд бол оролдоод бол 2 цагийн дотор гүйгээгүй. Нэг хүн марафоныг бол 2 цагийн дотор бол гүйсний дараа 2 жилийн дотор 50-аас дээш гаруй хүн 2 цагийн дотор гүйсэн. Маш олон жишээнүүдэр бол байдаг. Эхний одоо ингээл гадаадын компани одоо Intel Mind-ыг Shopee-гаар дамжуулаад Alibaba-тай хамтарч адилтал гүй юу гэж тэр Alibaba, Amazon энтрүүд нь Монголд яг ингээд officially орж ирж идэв. Юу гэж одоо Google Meta бол ийм монгол шиг жижиг зах зээлийг бол сонирхож идэв. Таван богдод бол намайг ажилдаг байхадаас яг KFC Pizza Hut-ыг орж ирэхээс өмнө гүй тэгээл манайхан бууз хуушраад илүү чанартай болгоол яж хахад бол болно штэ. Юу гэж тэр том дэлхийн компаниуд Монголыг тоож явах гэдэг. Хэцүү гэхдээ боломжтой. Энэ боломжийг та бүгд бид бүгд дараагийн 30, 40, 50 жилийн хугацаанд монголчуудад хүргэх хэрэгтэй шүү. Нэгдүгээр зүйл нь. Хоёрдугаарт нь гэвэл цаг хугацаа энэ дэлхийн бид бүгдийн бас яг сул тал болох 3.5 сая хүн амтай. Энэ гэдэг нөгөө талаас сул тал боловч бас яг давуу тал байх боломжтой. Сингапурын одоо ерөнхий сайд байсан маш мундаг бол өдөртөгч бол Ли Куан Ю гэдэг өдөртөгч байдیں۔ Мань үний хэлсэн зүйл нь би өөртөө хамгийн бахархаж байгаа зүйл нь 30 жилийн дотор Сингапурт амьдардаг rice farmers болох одоо буудаа тариалдаг фармеруудыг өнөөдрийн Сингапур гэдэг бол улс болон гүрэнтэн болгосон гэдэгтээ бол хамгийн бахархдаг гэдэг. Тэгэхээр тэр утгаараа бид нэр энэ 3.5 сая хүн хүчийгээ малчин гэдэг бол байхын хувьд бол өв соёлоо авч үлдэх хэрэгтэй. Гэтэ дараагийн 21-р зуундаа бид нар ямархуу хэмжээний улс болох вэ гэдэгт бол бид бүгдийн потенциал байна. Гол асуулт нь боломжоо бид нар бодит олох уу үгүй юу?
Энэ асуултыг бүгдээрээ та бүгд өөрөөсөө хамт олон найз нөхөд нийгмээсээ асууж хамтдаа бүтээгээсэй гэж бол би хүсгээр байна. Яа, баярлалаа. Гоё штэ манайхаа тий. Одоо хэдүүлээ өнөөдрийн бас зохион байгуулагчдын нэг Go Mongolia гэдэг брэнд аа тий. Тэгэхээр энэ Монгол улсын шинэ үндэсний брэнд Go Mongolia дээр миний хувьд бас төслийн менежерээр ажиллаж байсан. Тэгээ яг бид нар түрүүний ярианд бараг 2-3 дурдгдсан 800 жилийн мач хүчтэй брэнд Чингис хааныг орлох дараагийн 800 жилийн брендийг бид нар бүтээж чадах уу гэдэг цаг мөчтөр байгаа юм шиг санагддаг. Тэгээ яг энэ гараанаас гарахад биднэрт нэг урай лоозон үг залуучуудад бол Go Mongolia, гадаадынх нь бол Come to Mongolia, Go Mongolia буюу ир гэсэн утгаар ингэж бас буулгаж авсан байгаа. Тэгээ энэ бол яг залуучуудын хүсэл эрмэлзэл тулгуурсан айгүй гой судалгаан дээр үндэслэн антропологийн айгүй гой ажил болж исэн. Тэгээ энээсээ цаашаага бас Монголд ирчээд байгаа тий компаниудтай хамтарч ажиллаж байгаа Бимжагийн маань хувьд залуучуудтай юуг захих вэ? За тэгээ. Би одоо яг энд нөгөө харж байгаа дандаа залуучуудтай өсвөр үеийнхэн байгаа болохоор би ер нь яг учир зүггүй одоо ингээл тий эхлээд хамгийн түрүүнд одоо хүн ингээ хоёр төрлийн хүн гэж бодож байгаа байхгүй. Би хүн чинь хинбэ, хувь хүн чинь хинбэ гэж. Би хүн чинь хинбэ гэхээр одоо ингээд за би одоо ингээд Монголын те ингээд өрсөлдөх чадварыг дэлхийд гаргаа явж байгаа ийм карьертай одоо нийгэмд би өөрийнхөө үзүүлж байгаа дүрийг бүтээхийг би хүн гэж байгаа. Хувь хүн чинь хинбэ гэхээр чи юу хүсдэг, юу эрмэлздэг, чи юу мэдэрч чинь тэрийгээ бас таньж одоо мэдрэх хэрэгтэй, сонсох хэрэгтэй. Улмаар одоо бид нар өөрсдийнхөө хувь хүнийг танаагүй, өөрсдийнхөө хувь хүнийг одоо олоогүй, хувь хүнээ мэдрэхгүй, хувь хүнээ дараад байвал хичнээн сайхан мянга бие хүн биелд хийгээд те хичнээн сайхан мянга бие хүнийг бий болгоод ч гэсэн хувь хүнээ дараад байгаа бол энэ айгүй том асуудлыг араасаа авчирна. Тэгэхээр нөгөө нэг 800 жилийн маань түүх маань юу болох вэ те юу тэр байтугай болно гэсэн. Тэгэхээр энэгээр би юу илэрхийлэх гээд байна гэхээр том амбицтай бай, том бие хүнийг бүтээ, том бие хүн чинь хэн байх гэдгээ дүрсэлж гарга. Хажуугаар нь өөрийнхөө хувь хүн чинь хэн бэ? Би ямар хүн бэ? Би юу хүсэж байгаа вэ гэдгээ айгүй сайн таньж мэдэх хэрэгтэй. Тэгжээж та нар дэлхийд өрсөлдөх үед, дэлхийдээ хөл нийлүүлж халах үед, дэлхийн том компаниудтай одоо тий ажиллах, тэнд өрсөлдөх үед одоо хамт олонтой бий болж нэртэй ойлголцож ажиллахад хэрэг болно. Түүнээс биш ингээд нөгөө өөрийгөө сайн таньж чадаагүй, өөрийнхөө хөгжилд одоо анхаараагүй, зөвхөн ингээд имижэнд хэтэрхий анхаараад байвал энэ бас урт хугацаанд бас айгүй хортой. Тийм болохоор одоогийн залуучуудыг би юу гэж хэлдэг вэ гэхээр хувь хүнийхээ хөгжил, хувь хүн чинь хинбэ гэдэг аюу сайн таних дотгошоо өнгөөж өөрийнхөө муухай болон сайхантай нүүр тулаарай. Миний менежментийн арга бол яг энэ тал руу илүү ингэж хамт олонтойгоо ажиллах хичээдэг. Тэгэхээр цаашдаа ч гэсэн том амбицтай байхаас гадна өөрийгөө хайрлаарай, өөрийгөө таньж мэдэрэй л гэж зөвлөе да. Баярлалаа. Би хүн, хувь хүн. Nice. Аюугаа мессеж шүү дээ. Би хараад бас гэрийн даалгаварт энийг авчи. Би хэр тодорхойсон мэлээ гэдэг. Бүгдээрээ ч гэсэн өнөөдрийн гэрийн даалгаварт энийг авчидгөө. За, хулан захирал. Захих зүйлс. Урам зориг. Хүсэл эрмэлзэл юу байна? За, миний хувьд зүгээр өөрийнхөө баримтлагдаг зарчмуудаа та хэдтэй бас зүгээр ширэлчээ. Нэг нь болохоор бид бүгд ганцлуудаа амьдрна. Тэгэхээр энэ ганцхан амьдрах амьдралдаа маш гоё үн цэнтэй л одоо амьдрмаар байна. Харин тэр үн цэнийг бий болохдоо хоёр дахь нь өөрийгөө л одоо ойлгодог. Одоо яг Бямжаа захирлын хэлдгээр хажуудлын хүн амар гоё амжилттай нэг юм хийж ивэл тэрийг дуурайх биш. Нөгөө хажуудлын хүн шал өрөм хийж байгаа тэрийг дуурайх биш. Би чи юу хүсдэг вүлээ? Би юу хийж чаддаг вүлээ? Би юу хүсэж мөрөөддөг вүлээ? Миний чадварууд юу юм? Би юунд дуртай юм? Юунд дургүй юм? Юунаас кайф авдгийн? Юу үзий яддгийн? Тэгэхээр нөгөө өөрийгөө ойлгох нь л бүр хамгийн чухал. Ягдгүй л өөрийгөө ойлгосон хүн өөртөө үнэнч байж чаддаг. Ямар нэгэн асуудал гарахад тэрэнд бас бухимддаггүй, асуудлыг яаж даван туулах уу гэдгээ боддог. Гурав дахь нь болохоор яг тэр өөртөө үнэнч байгаад тэ өөрийнхөө яг тэр зорилгоо тодорхойлох юм бол ер нь бусд нь ямар ч хамаагүй өөрөө л happy байх хэрэгтэй. Тэгэхээр та одоо юу гэдэг чинь за миний кейс дээр анх би ингээд савн маав хийн тэ уруул өнгөлөгч хийн гэж яхад ямар тэнэг юм ярьдгийн Монголоос ийм юм гарахгүй юу Монголд эн чинь ийм юм ойлгочихгүй гэж яхад хэрвээ би тэр үед тэр үгүйсгэжсэн муухагаар хэлжсэн хүмүүсийг сонсоод гомдоод уйлаад нэг газар ингээд байжсэн бол одоо энэ сууж авахгүй. Тэгэхээр бусад хүн юу гэх нь хамаагүй хэрвээ чи өөрөө ямар нэгэн зорилготой тэрэндээ үнэнч байгаад
тэрийг өөрөө яг ингээд дотроосоо мэдрээд бүр ингээд passion дотроосоо байгаад байх юм бол бусад хүмүүс юу гэж хэлэх нь ердөөсөө хамаагүй тууштай байх хэрэгтэй. Тэгэхээр ганц амьдрах амьдралдаа үн цэнтэй үнэнч өөрөө өөртөө үнэнч өөрөө өөрийгөө хайрлаад явбал ер нь ямар ч асуудалгүй л санагддаг. Баярлалаа. Дотрын шатж байгаа залуучууд байна уу? Nice. За минь захирал залуучуудаа. За мэдээж та бүгдийн нөгөө нэг ээж аав нар гэрийнхэн чинь гадаадд явдсуур хамгийн сайн сургуульд суур гадаадд гарч амьдарч гэдэг юм уу тийм зөвлөгөө хүмүүс өгж байгаа хүмүүс бас нэлээд байгаа бах те. За энэ гэхдээ би таад нэг юм хэлье гэж бодсон. Би өчтөр баха фейсбүүкээр нэг юм бичлэг үзчихсэн чинь нөгөө ковидын үеэр гадаадд амьдарч байгаа нөгөө Монголдо ирж чадахгүй ингээд гаццсан байсан хүмүүсийн бичлэгийг би үзэхгүй юу. Тэгээд the question асуулт яагаад те тэр гадны бид нар яриад байгаа тэр улс орнд имлэг байгаа юу? Байгаа. Манай Монголоос илүү юу илүү, эмчнэр нь илүү юу илүү те. Гэхдээ тэр хүмүүс Монгол руу бүгдөө явахыг хүсээд тэнд бүгдөө очирсан байна. Яагаад үг гэхээр энэ бидний гэр واخхгүй юу? Та нарын ээж аав чинь энд байгаа гэр. Тэгэхээр хүн нөгөө нэг хамгийн хэцүү үедээ яадаг вүлээ? Ээж аав дээр очимоор санагддаг, очиод наалдмаар санагддаг, гэртэл очимоор санагддаг. Яагаад үг гэхээр тэнд очихоор одоо хамгийн хэцүү үед очимоор байгаа газар чинь тэр байдаг гэсэн үг. Тэгээ манай баг охин бид хэд нэг хаан жилдээ гадаадд явж байсан чинь манай эхнэр бит хоёрт тэхгүй юу аав ээж ингэ гадаад улс ингэ ийм гоё хөгжсөн бүр ингэ хараад бүр энэ улсад уур хүрээд байна гэдэг. Тэгэхээр тэр улсын буруу биш хөгжөөд айгүй мундаг болсон. Манай бидний их орон болсон Монголоос илүү болсон тэр гадаад улсын буруу биш. Зүгээр бид нар юуг бид нар бодож явах хэрэгтэй вэ гэхээр эцээцд явж байгаад энэ Монгол улс маань бидний их орон та нарын ээж авчин энд амьдарч байгаа. Яаж бид нар энэ улсыг мундаг болгох вэ гэдгийг та нар залуучууд боддог байх хэрэгтэй. Яагаад гэхээр ирээдүйд та нарын that's your asset байхгүй та нарын хөрөнгө гэсэн үг те. Та нарын ирээдүйд чинь та нарын хөрөнгө. Тэгэхээр энэ юмыг та нар яах ёстой вэ гэхээр яг өөрийнхөө хөрөнгөндөө эзэн болдогтой ижилхэн Монгол улсын ирээдүйн эзэн та нар болох ёстой. Та нар өөрчлөх ёстой гэсэн үг. Бүр ингээд үнэхээр бодитоор өөрчлөх, гадагшаа явах хэрэгтэй, сурах хэрэгтэй, гадны том компанид ажиллах хэрэгтэй, зөндөө олон юм хийж сурах хэрэгтэй. Гэхдээ Монгол улстай та нар гоё юм авчираад Монгол хүмүүстэй үлдээх хэрэгтэй гэсэн үг. Энийг залуучууд та нар хэрэгжүүлээрэй, гуйж гин. Яагаад үг гэхээр бид хэд ингээд энэ чанаас дайжиж болно. Гэхдээ дахиад одоо ковид шиг хүнд байдал одоо гарвал дахиад хэдүүлээ Монголд л ирэх гээл одоо дахиад одоо нөгөө нэг тэнд ингээл хүнд байдалд орно гэсэн үг шүү дээ. Гэхдээ Монгол улсаа хэдүүлээ гоё хөгжүүлэх хэрэгтэй. Тэгээ ирээдүйг та нар гоё одоо өөрийн болгоорой залуучууд. Тэгээд бие биендээ сайн туслаарай. Та нарын найз нөхөд чинь жишээлбэл найз нөхөд чинь дараагийн Монголоос Elon Musk төрхийг одоо байж болно. Гэхдээ тэр хүнд бити атаарах. Тэр хүнд тусал, найздаа тусал, хамтдаа бай, тэ? Тэгжээж тэр хүн чинь илүү хүчтэй яваад та нарын найзыг, та нарын одоо үр хүүхдүүдийг чинь улам мундаг дараагийн юмд аваачна. Тэгэхээр тийм учраас залуучууд энийг би бас захиж хэлмээр санагдлаа. Яа, гоё штэ. Ирээдүгээ хөрөнгө гэж үзвэл миний сүүлийн модераторын та бүхэнд үлдээх үг бол эндээс ойлгосон зүйл бол ирээдүгээ хөрөнгө гэж үзэх юм бол ирээдүгээ эргэлтэнд оруулах уу? Мөн үү? За баярлалаа бүгдээрэнд нь өнөөдрийн панелист говь компаниг гүйцэтгэх захирал Амар сайхан, Fara Foundation-ы үүсгэн байгуулагч Бямж Аргал, Ламуур брендийн үүсгэн байгуулагч Хулан болон Intel Mind-ийн мэндэ захирал байлаа. Миний нэр Тэмүүлэн, Growth Google Mongolia-гийн lead, project lead. Баярлалаа бүгдээрэнд нь. Баярлалаа. Дахин нэг баяр хүргэе. Бидний өнөөдрийн хэлцүүлэг тун сайхан амжилттай болж өндөрлөж байна. Олон улсын төвшөнд хөдөлмөрлөж буй Монгол залуустаа дахин нэг алга ташлалтаар баяр хүргье.